Өвдөлт байгаа хэсэгдэр хүний биед юу явагддаг вэ гэхээр булчингаа чангалж улам тэр хэсэгтэр асуудлыг улам хүндрүүлээд байдаг ийм тал байдаг. За тэгвэл шамбрам яагаад ингэж бусад венийн судаснуудаасаа илүүтэйгээр бид нар ач холбогдол тавиад байна вэ гэхээр шаналгаа зовирн их байдаг учраас. Яагаад тэгэхээр хошно бол өөрөө хунигч булчинтай. За бидний хоол боловсруулах замд бол үндсэндээ нэг 5 хунигч булчин байгаа. Улаан хоолойн дээд хэсэгт, доод хэсэгт, за ходоодны нуглуур хэсэгт, төгсгөлийн хэсэгдэр тэгээд 2 нарийн бүдүүн гидсний дунд тэгээд хошнооны хуниас. Энэ хунигч булчингууд нь болохоор доороос дээшээгээ агуулгах тухайн орж ирэхээс бол хамгаалж идэг ийм хунигч булчин байдаг. Хошнооны доотлын амсрын хунигч булчин болохоор мэдээж бидний гидсэнд байгаа өтгөнийг ялгцыг галдуулахгүй тулд яг бид нар хэрэгцээтэй үед нь гаргаж байх бусад үед нь бол тэнд хаалттай байх зорилгоор хунигч булчин байгаа. За тэгэхээр тэр хунигч булчин бол мэдээж чанга сайн ажиллаж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ хунигч булчингийн чангарал нь шамбармын зангилаагаа ч гэсэндээ мөн адилхан чангалаад хавччихдаг. Инээс болоод суц нь улам томроод, улам ханан нэмгэрээд ингээд өвдөлт мэдрэгддэг. Өвдөлт байгаа хэсэгдэр хүний биед юу явагддаг вэ гэхээр булчингаа чангалж улам тэр хэсэгтэр асуудлыг улам хүндрүүлээд байдаг ийм тал байдаг. Тэгэхээр бид нар шамбрамтай хүмүүсийн хувьд хошногны орчмын булчингийн хэд чангарлыг тавиулах иймиллэг хийж сурах хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид нар энэ суцыг нөгөө хавдсан байгаа, өргөсцөн байгаа, томорцсон байгаа суц нь хошногондоо хэрвээ ингээд хавчуулагдчих юм бол энэ нь асуудлыг бүр их үүсгээд байдаг учраас биеийн бусад хэсэгт байгаа судасны томрлоос илүү шамбрам нь хамгийн их шаналгаатай, хамгийн их эзэн хүндээ зовиртой ийм асуудал болж хувирдаг. За хэрвээ шамбрамын зангилаа нь томроод өргөсчих юм бол хүндээ ямар асуудал үүсгэж эхэлдэг талаар товчхон мэдээллийг авлаа. Ингээд дараагийнхаа зөвлөгөө бичлэгээр утгагүй уулзцгаая. Шамбармаа